Төв аймаг, Орхон, Дархан, Булган аймагуудын эм чимлийн мэрэгчлэтнүүдийг 100 гаруй хүнийг сургаад байна. За Улаанбаатар хотын дүүргүүдийг за Сонгоо хайрхан дүүрэг, Хаан уул дүүрэг, Баян зүрх дүүрэг, за дээрс нь Чингэлтэй дүүрэг, за тэгээ Налах Багнуурын хаан эмч нарыг бол бас нэг 100 гаруй эмч нарыг сургаад явж байна гэсэн үг. Бид ер нь төлөвлөгтөө бүх сумдын хаан эмч нарыг бүх өрхийн хаан эмч нартай сургана гэсэн юм төлөвлөгөөг гаргаад өөрөөр хэлбэл 700 гаруй эмч нарыг сургана гэсэн юм төлөвлөгөөтэй явж байгаа. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу эхний байдлаар бол сайн хэлсэн газруудад эм чимлэгийн хаан мэрэгчлэлтүүдийг бол сургаад үйл ажиллагаа бол хийгээ явж байна. Сургалт маань 2 хоногийн хөтөлбөртэй. За энэ хөтөлбөртөө бид ерөнхийдөө бэлгийн замаар дамжих халдварын өвчлөл ялангуяа тэмбүү өвчний эмнэл зүүн шинж тэмдгүүд, за дээрэс нь тэмбүү өвчнөд холбоотой оншилгоо, эмчилгээ, хяналт, сэргийлэлт, эм чимлэгийн мэрэгчлэлтүүдийнхаа харилцаа хандлага, ур чадварын талаар зөвлөгөө өгөх талаар одоо яаж хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр бид нэр сургалтынхаа хөтөлбөрийг гаргаад энэ агуулгынхаа хүрээнд хичээлээ явуулж байгаа гэсэн үг. Сургалтын эхний одоо явагдаж байгаа сургалтын ерөнхий өмнөх сорил, за сургалтын дараах сорилын байдлыг аваад үзэх юм бол ерөнхий эмч нарын маань мэдлэг ямар ч байсан 30-40% бол өсөж байна. Энийг бол бид нар бас сургалт маань үр дүнтэй юм байна. Эм чимлэгийн мэрэгчлэлтүүд маань тодорхой хэмжээгээр өөрийнхөө мэдлэг одоо ур чадварыг бас дээшлүүлж болд юм байна. Тэ болж гин гэдгийг бол ингээ харж үзэж байгаараас их талархалтай бол явж байна.